За ТВ телевизийнхаа үзэгчдийн оройны амар мэндийг. За 7 хоног үрийн 5 гарагт явдаг Арц зочны холбооноос зохион байгуулж байгаа Монголоо шинжлэлийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдрийн бидний ярианы гол сэдэв бол энэ 7 сарын 1-нд 2008 оны сонгуулийн үр дүнд 7 сарын 1-нд өөмөө самун болсон. За энд маш олон янзын таамаг дэвшүүлдэг. За иргэд бол их олон янзаар энийг хүлээж авч ойлгодог. За нэг хэсэг нь бол энийг сонгуул бодлоон тус учраас ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал гэж ярьдаг. Нэг хэсэг нь өөмөө самун гэж ярьдаг. За бас нэг хэсэг нь улс төрийн намуудын урьдчилан бэлдэж зохион байгуулсан зохион байгуулалттай үйлдэл гэсэн янз бүрийн өөр өөрсдийн зүгээс үнэлгээ дүгнэлтээ өгдөг. За тэгвэл өнөөдөр бид нар энэ нэвтрүүлгээрээ энэ ойрын үед энэ олонний анхаарлын төвд ороод байгаа энэ асуудлын талаар өөрсдийн байр суурь илэрхийлье. Ингээд иргэдийнхээ бас санаа оноог авъя гэд. Ингээд телевиз дээр 2008 оны 7 сарын 1-ний жагсаал цуглааны үед 5 хүн буудан ороосон хэргийг хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэх нь зөв буруу гэсэн ийм асуултыг тавиад за энийг тойроод энэ асуудлыг ярихаар бид хүрэлцээд байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт Улсын хурлын гишүүн Одхөө, за Улсын хурлын гишүүн Баяр сайхан, Улсын хурлын гишүүн Инколд, за Эрдэнэ миний бие ингээд бид түрүү өнөөдөр энэ нэвтрүүлэгт оролцож байна. За энэ нэвтрүүлгийн гол сэдэв бол ойлгомжтой тодорхой байгаа. За тэгээ би юуны өмнө бас Инколд гишүүнээс эхлэе гэж бодож байгаа. Ягаад гэвэл бас Улсын хурлд аюулгүй гадаад хөдөлгөөний байнгын орон дараагаар сая хугацаанд бас ажиллаж байлаа. За мөн энэ чиглэлээр бас өөрөө хуульч хүн. Тэгээ яг хууль зүйн байнгын орооны гишүүн. Тэгээд өөрөө хуульч хүн ингээд яг энэ тал дээр ямар байр суурь дүнэлттэй явдаг талаар эхлээд Инколд гишүүнээс эхлэе. Сүүлийн хэд хоногийн шүүхтэр болж байгаа үйл явдлыг харах юм бол шийдвэр нь биелдэггүй шүүх, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй цагдаа нь биелүүлэхгүй гэж ерөөсөө төрийн бүх институцуудыг утга учир нь алдагдуулах ийм үйлдэлүүд явж байгаа. Тэгээ шүүх байхгүй, шударгаас байхгүй. Шударгаас байхгүй бол нийгмийн оршин тогтноход хэцүү. Шүүх яага байхгүй гэж байгаа гэхээр шүүгч шийдвэр гаргадаг. Шүүгчийг танхимдсан санал хийдэг. Шүүгчийг цохоод авдаг. Шүүгчид бол ажлаа хэвээ үргэлжлүүлэх ямар ч боломжгүй байна. 7 сарын 1-нд жагсаал цуглаан болсон. Дараа нь өнгөмэн самун болж хуурсан. Тэр үед чулуу шидсэн бүх хүүхдүүдийг, залуучуудыг ялын нөгөөд олж хэдэн чулуу шидсэн, хэдэн цог хагалсан, хэдэн виски, водка авсан бүгдийг нь олоод тогтоодсон байна. Тэгээ хамгийн харамсалтай явдал болсон 5 хүний амнаас эрсэдсэн, буутаж алсан, дандаа араас нь дагз руу нуруу. Яг би энийг хэлж байгаа гэхээр цагдаа зэвсэг хэрэглэх эрх байна хуулинд. Өөрийнх нь амнаас аюул учирсан эсвэл өөр хэн нэг буутах гэж яхад бол зэвсэг хэрэглэх хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ бүх алгадсан 5 хүний сум дандаа араас нь байна гэдэг бол хүн зүхтэж яваа хүнийг араас нь буудсан. Хамгаалж яваа хүний тийм ээ. Зүгээр л жагсаал цуглаанд харсны дараа гудамжаар явж улсуудыг түүгээ буудаа явуулсан ийм л үйл явдал болсон шүү дээ. Тэгээ цагдаа нарын, хурандаа нарын зүгээс явуулж байгаа тодорхой зорилготой хэвлэлийн арга хэмжээнүүд, ардын намын гишүүдийн зүгээс явуулж байгаа хуулийг гуйлсан 70 жил шүүхийг удирдах шүүхээр өөртөө хэрэгтэй шийдвэрээ гаргуулж ирсэн санагалдсан хараа тус шүүхтэйгээ мартсан ийм олон үйлдэл гараад байгаа учраас бид гишүүд бас хөдөхгүй болохгүй гэж үзсэн. Тэгээд 7 сарын 1-нд улсын хурл бол дүгнэлт хийж 2 ажил хэсэг гаргасан. Их төвшин дарган ахалсан нэг ажил хэсэг байгаа. Их хурлын даргын баталсан.
хүний эрхийн дэд хурмс гаргасан ажлын хэсэг байгаа. Тэгээд аль аль нь дүгнэлт гаргасан. Би бол хүний эрхийгт орж ажилласан. Тэгээд тэр дүгнэлт 3 жил хилцэгдээд одоо хүртэл гараагүй байгаа. Ардын намын бүлэг завсарлага авдаг, эсрэг үүсдэг, янз бүрээр эн чинь болж ийн тэрийг чинь оруулахгүй. Хамгийн сүүлчийн хуулиур бол батлагдааг байгаа. Гэхдээ тэндээс ерөнхийлөгчийн уучлах хэсгийг бас авсан байна. Тэгээд энэ өөрөө их том сургамж л да. Одоо энэ сургамжаас гадна энэ 5 хүн буудуулсан хэргийг бид шүүхээр шийдэх ёстой. Өнөөдөр манай энэ дэлгэцийн дороогаа асуулт бол шийдвэрлэх нь зөв буруу гэдэг асуулт. Яагаад энэ асуудлыг тавьж ийм гэхээр буруу гэж үздэг хүмүүс гарч ирж байгаа. Ардын намынхан бол ялангуяа нэгэнд өнгөрөөд болоод өнгөрсөн юмыг мартъя л да. Тэр 5 хүн хизээч мартахгүй шүү дээ. Зөв зүгээр ярьжсэн 5 гэр бүл өөрөө хатах туу хамаатан сатан гэл. Жагсаал цуглаан цаашдаж болно. Эмх замбраагүй байдалд оруулахгүй байх ёстой. Орсон тохиолдолд хуулиа барьж тараах ёстой. Зүгээр уур нь хүрэхээр АК шурж байгаа буудаж алаад байдаг бол энэ бол арчсан нэгэн биш шүү дээ. Хүн болгон хийсэн эрхтэй таарсан ял авна гэдэг үндсүүлийн зарчимтай. Чулуу шидэд цонх хагалсан хүүхдийг буудаж алжээ гэдэг хууль аль ч улсад байхгүй, Монгол улсч байхгүй байна. Тэгэхээр энэ нөгөө хийсэн хэрэг авсан шийтгэл хоёрын харьцаа бол их алдагдсан байгаа. Тэгээ энэ хэргийн учрыг бол монголчууд 3 жилийн турш 4 жилийн турш олох гэж оролцсон. Хэн гэдэг хүн тушаал өгсөн байх, хэн буудсан байх, цагдаагийн хурандаан руу эсвэл тэр үеийн ерөнхий сайд баяр уу, хууль зүйн сайд мөхөргөл үү, ерөнхийлөгч байсан их баяр уу гэх мэтээр маш олон таамаг байгаа. Тэгээ энэ таамгуудыг шийддэг эрх нь бидний эрхэнд байхгүй. Ард иргэд бидний эрхэнд байхгүй. Улсын их хурлын гишүүдэд байхгүй. Ийм эрхтэй улсуудаа шүүгч гэж нэрлээд цалингийн өгөө явж идэг. Тэр хүмүүсийн гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Ийм л нийгэм бид амьдарч байгаа шүү дээ. Хууль зүйн сайд нэмд орж бол их олон хууль ус юм ярьж байгаа л да. Зүйлчлэн буруу байна. Инг тэг гэдэг бичгийг прокурорт явуулж байгаа. Тэр нөхөр тийм эрх байхгүй. Зүйлчлэн буруу бол шүүхээс буцдаг. Шүүх бол бүх юмны бүх маргаан гомдол, буруутай хүний бурууг тааруулж олж өгч таарсан ялын өгдөг юм л газар байгаа шүү дээ. Өнөөдөр бид нар мэдэх ямар ч боломжгүй. Тэр үеийн үйл явдлыг сэргээгээд шүүхийн танхимд одоо яг шүүхийн мөрдөн байцаалт явуулдаг шүү дээ. За тэр өдөр 29-ний өдөр юу болсон? 30-нд юу болов? 30-нд юу болов? 1-нд юу болов? Тэр үед ерөнхийлөгч инх баяр чи хаана байсан? Баяр хаана байсан? Хэдэн удаа хурал хийсэн? Галц зэвсэг хэрэгэлдэгдэг тушаал өгсөн үү? Эсвэл галц зэвсэг тараах үүрэг өгсөн үү? За нэг бол өгсөн, нэг бол өгөөгүй гэж цаашаа явна. За нөгөө шүүгж байгаа хоорондоонууд руу. За юу болсон? Хэдэн цаг хэдэн минутад ямар үйл явдал болсон? Үнэхээр одоо жагсаал цуглаа хэрэг сэтэрсэн үү? Та тэр энгийн хэрэгслээрээ зогсоох боломж байсан уу? Ягаад буудагдсан хүмүүс бүгдээрээ ард дагнаасаа буудуулсан байна? Гэх мэтийн асуултуудын одоо өнөөдөр ярьж байгаа бидний бүх асуултанд өнгөрсөн 3 жилд хариулт олдог. Гэхдээ энэ буудуулж нас сурсан 5 хүн гэж яриад байгаа. Тэгээ өнөөдөр энэ жишээ нь одоо жирийн 2 иргэн цодтолдож байгаад нэг нөгөөдгөө зөгчөхөд одоо эрүүгийн хариуцлага хүлээдэг шүү дээ, тий. Гэтэл энэ 5 зүгээр л зогхоход тийм зогхоход амь насаа алдсан байна. Дээр нь чинь одоо бидний авсан мэдээлэл доор хэж 10 гаруй хүн тийм баг магадгүй 20 30 хүн байж магадгүй шархтсан, нуусан, гимтсэн. Тэр тэгэл одоо бүр бүхэлд нь насаараа дахир дутуу болцсон юмуд байна шүү дээ. Эдний асуудал яагаад болсон бэ? Ярихгүй. Байнгын хороо нээлттэй сонсгол хийсэн. Яг одоо энэ 7 сарын 1-ний асуудлаар тэгээ нээлттэй хийсэн учраас олон нийтэд хүрсэн байсан тухайн үедээ. Тэгэд эдгээр ингээ яагаад хийгээд байгаа юм гэхээр дараагийн 7 сарын 1 болоход цагдаа бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жагсагчд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
одоо галдан шатааж болохгүй, өмнө сам хийж болохгүй. Тэгэх юм бол урдаас жарах хэмжээ ирнэ. Жагсаал цуглаан бол хуулийн өрөөнд л явах хэрэгтэй. Сонгуул бодлын тууддаг хэсэг улсууд байгаа. Одоо би нэгнийхэн жишээг ярина. Энэ улсууд ялаа идэх хэрэгтэй. Өнөөдөр сонгуулийн ерөнхий дарга тэр үедсэн Батулгын нэр дурддахгүй байна. Энэ хүний ачаар Улаанбаатар дархан Эрдэнэт хамгийн олон хүнтэй 3 одоо нийслэл 2 аймгийн 8 оны 6 сарын 29-ний өдөр дангаараа үлдээд хорооны дарга хороогоор асуудал хэлцэх ёстой. Тогтоол хэлбэр авах ёстой шийдвэр нь тийм. 289 тод албан бичгээр нэршийн жагсаалтанд нэр нь ороогүй боловч тухайн хаяг дээр байгаа хэсгээс үл хамаарсан иргэний үнэлэхийн хамаарах хаягт сонгуулийн саналаа саадгүй хөстэй гэж хэлсэн байна. Гэтэл хуулинд нь юу гэсэн гэхээр сонгогчдын нэршийн жагсаалт бол маш хүн зурталтай байна. Үнэхээр тэр хүн амьдардаг болвол ордог, амьдардаггүй бол ордоггүй. Батулга ямар лойрыг нээж өгсөн гэхээр олон удаа санал өгдөг царцаа гэдэг лойрыг нээж өгсөн. Хуулганааж тийм ээ. Хуулганааж нэг хүний хаягн дээр нөгөө хүнээр санал өгүүлдэг хэдэн мянгаар нь ийм баригдсан байна. Тэр энэ хүн бол өнөөдөр шүүгдэж явах хэрэгтэй. Сонгуулийн бодлын тулсан. Энэ одоо хэргийг гарах үндсийг тавьсан. Гэтэл энэ хүн бол байхгүй. Эрдэнэ төлөвлөлтөөр том даргын ажил хийгээл явж байгаа. Ардын нам энэ хүнийг хамгаалдаг. Өнөөдөр цагдаагийн хурандаа нарыг ардын нам хамгаалж байна. Шудраг шүүхээр шүүлэх боломжийг олохгүй байна. Хурлыг нийлэхгүй байна. Ардын намын их хурлын гишүүдийн өгч байгаа ярилцлагуудыг манай үзэгчид харсан баг. Шүүх олон нийтийн санаа бодлын эсрэг шийдвэр гаргачлаа да болохгүй дээ гэж ярьж байгаа Сүхбаатар гэдэг гишүүн биш үү? Төрийн байгууллагын анги орон дараа хуульч ухаантай шүү дээ. Уг нь хуульч юм байна. Шүүх зөвхөн хууль захирагдсан шийдвэр гаргадаг мэддэг хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө шүүх бол олон нийтийн санаа бодол. Одоо олон нийтийн санаа бодол ямар болохыг мэдэхгүй. Тэгтээ тэр хүмүүсийг өөр шүүгээд яах гэсэн юм бэ? Одоо ингээд 30 донд хэрэгэ хаайлдаа гэдэг уур амьсгалтай би одоо дуусгаа тий. Сүмбийн хэрэг гэж гараад тийм ээ тэр үед нөгөө янз янзын одоо нийгмийн дунд нэг цуу яриад игдээгээд тэрнийхээ дагуу шүүдэг байсан. Үзэн ядуулаад дараа нь буучдаг байсан баг. Шүүгээ тэгээ дараа нь авч буучдаг. Тэгэхээр Монгол Ардын Хувьсгал нам нэрээ өөрчилсөн ч гэсэн тэр натур нь өөрчлөгдөг баг. Тэр үеийн аргыг хэрэглэх гэдэг шүү дээ. Та нар санаж байгаа бол 7 сарын 2, 3, 4-нд зөвхөн Монголын үндэсний телевиз ажиллаж ирсэн. Ганцхан суугаар. Одоо сүүлийн 20 жил ганц суугтаа телевиз үздэг ганцхан тохиолдол гарлаа шүү дээ. Тэрүүгээр юу ярьж ирсэн гэхээр муусан дээрэмчид манай намын байрыг шатаасан алаад өгөө гэдэг тийм уур амьсгал бол нийгэмд амар байсан шүү дээ. Тэгээ бууцныг бол зөвтгөж байсан байхгүй тэр үед. Тэгээ хугацаа явахын хэрээр нэрээ болохгүй юм байна. Тэр хүн сон хагалсан байж болно, байшин шатаасан байж болно. Тэрэнд нь таарсан шийтгэл шүүхээр өгөх ёстой шүү. Тэрээс зүгээр лакагаа шүршээд иж болохгүй байхгүй. Тэгээ яг өнөөдөр ингэсэн улсуудыг яах вэ гэдгийг л ярьж байгаа. Одоо хэн нэгнийг буруутай тэрийг шүү, хэн нэгний буруугүй тэрийг шүүх ёсгүй гэж хэлэх эрх бол бидний хэнд нь ч байхгүй. Энэ улсад 700 хүндэл тийм эрх байгаа. Манай улс чинь 700 шүүгчтэй. Тэгээ тэр хүмүүсийн ажлыг бид нар оролцож ялчин буруу байна, тэгчин ингэ гэж хэлэх хэрэг дахиад байхгүй. Нэг зүйлийг зөв тодруулах гэсэн юу гэхээр одоо бид нар бол яг их хурлын гишүүд байдлыг бол харьцангуй сайн харж байгаа тийм ээ. Бид бол асуудалд хүлээцтэй хандж байгаа. 7 сарын 1-ний холбоотой маш их ажил явуулсан учраас маш их мэдээлэлтэй байна. Тэгэхээр зөв энэ дээр би нэг зүйл тодруулах гэдэг юм л да. Өнөөдөр ингээд энэ цагдаа нарыг тийм ээ одоо жишээ нь шүүх гэдэг юм шиг. Цагдаа нарт ял оноох гэдэг юм шиг яриад байгаа байхгүй. Би бол энийг арай өөр байдлаар харж байгаа. Өнөөдөр тухайн үеийн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг шууд удирдлагаар хангаж исэн. Тэр удирдах бүрэлдэхүүн хариуцлага алдчих үгүй юу гэдгийг шүүхээр тогтоох гэдэг байна шүү дээ. 7 сарын 1-ний холбоотой маш олон хэрэг байгаа. Өнөөдөр энэ олон хэргийн зөвхөн нэг хэсэг дээр явж байгаа. Нөгөө тэрний дээдлийн том онц байдал зарладаг, биелүүлдэг онцгой хэрэгтэй улсууд биш дарга сайд нар. Тэдний хэрэг бол хаагдаагүй шүү дээ. Тэр доор гогтарсан цагдаа нар хэрэг бас хаагдаагүй. Тэгэхээр шүүх ягаад энэ олон юмнуудаас
ингэж нэгийг барьж ирээд байгаа юм гэхээр энэ барьсан хэсгээс ингэж задрах гээд байгаа. Одоо энэ голд байгаа хэсэг ба шүү дээ. Энэ хэд нэг бол дээрээс буутах тушаал ирсэн гэж хэлнэ. Тэр нь нотлогдохгүй бол эдгээр өөрсдөө буутах тушаал өгсөн байж таараад байгаа. Огт тушаалгүйгээр буудаад эхэлсэн гэдэгтээ би бас санал нийлэхгүй байгаа. Тэгэхээр яг хаанаас юу гараад буу яаж дуураад хэдэн хүн алчих гэдэг нь бол мөрдөн байцаалтын явцад, шүүхийн мөрдөн байцаалтын явцад тодрох ёстой. Тодорхойгүй юм а дахиж буцааж болно. Ерөөсөө шүүхийг ажлын нэг болцоог л өгөхгүй бол шудрагс тогтохгүй байгаа. Тэгээ би ягаад энэ Батулгын бичгийг яриад байгаа гэхээр Бурма гэдэг хүн Батулгын шүүхэд өгөөд Чингэлтэй дүүргийн шүүх, нийслэлийн шүүх, дээд шүүх гуруула Батулгын буруутай сонгуул бодлын тулсан байна гэдэг шийдвэр гаргацсан байгаа. Одоо энэ хүнтэй эрүүгийн хариуцлага ярих хэрэгтэй. Энэ бол иргэнийх. Энэ хүн тийм шийдвэр гаргах ёсгүй байсан байна. Гаргаснараа сонгуул бодлоодсан байна гэдэг ийм л товчхон шийдвэр байна. За энэ асуудалтай өнөөдөр бас хэдүүлээ ингээд дөрвөлээ сууж байгаа. Тэгээ манай Баяраа гишүүн бас харьцангуй бас манай их хурлдах залуу гишүүдийн нэг. Тэгээ залуу хүний хувьд жишээ нь одоо өнөөдөр танд юу бодогдож байна? Энэ асуудал одоо энд оролцохстын дийлэнх нь залуучууд байсан тийм ээ. Цагдаа нарамж залуучууд байсан. Иргэдэнч залуучууд зөнгөлж байсан тийм ээ. Дүүргийн тэгээ ялангуяа өгсөн байгаа шүү дээ. За манай дүүргээс одоо энд бол оролцохсод нэлээд байсан тийм ээ. За ер нь бол манай дүүргээс нийт Монгол улсын залуучуудын төлөөлөл энэ 7 сарын 1-ний одоогийн эрх баригчдын ярьж байгаагаар үүмэн гэж байгаа. Нэг ёсондоо би бол 7 сарын 1-ний үйл хэргийн явдлыг ард түмний бослог гэж би хувьдаа харж байгаа. За яагаад бослог гэж хэлж байгааг бол ерөнхийдөө Монголын төрөг 90 гаруй жил барьсан энэ коммунист нам, посткоммунист нам хэдий одоо нэрээ сольсон ч гэсэн түүхийн одоо эргээд харах юм бол 1932 онд Ламдрын бослого буюу ард түмний бослогыг хүчээр дарж исэн. Гадаадын цэргийн оролцоотойгоор. За энэ нь 70 гаруй жилийн дараа давтагдж 2008 онд энэ олон жил эрх барьж исэн эрх баригчдын энэ шудраг бус үйл явдал, авилгал, хээл ахуул энэ одоо баялагын шудраг бус хуваарлалт хамгийн гол нь сонгуулийн бодлооны гардан зохион байгуулсан энэ бүх үйл явдалд ард иргэд ялангуяа одоо залуучууд өөрсдийнхөө үндсүүлд олгосон эрхийнхаа дагуу үзэл бодол өөрсдийнхөө үгийг хэлсэн юм байна. Тэгээд 2008 оны 7 сарын 1 юу санагдуулсан бэ гэвэл ерөөсөө өнөөдөр Арабын ертөнцид болж байгаа тэр бүх зүйл Монголын одоо 2008 оны 7 сарын 1-нд ижилхэн байсан. Тэнд авторитар дэглэмтэй, тоталитар дэглэмтэй улс өөрсдийнхөө ард иргэдийг дуу хоолой өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд хүчээр дарж байгаа дүр зураг яг Монгол улс тухайн үед бол харагдсан гэж би хувьдаа бодож байгаа. За тэгээд өнөөдөр нөхдөөд энэ өөрсдийнхөө Монголын ард түмний эсрэг хийсэн гэмт хэргийг янз бүрийн аргаар халахлан дарж бултах гэж оролдож байна л да. Тэгэхээр Монгол хүний аим ямар үнэтэй юм бэ? Өнөөдөр Монгол улсад хүчний байгууллага нь зөвхөн архины лонхны шил босоод авж байгаад буудаж хагалж зугаагаа гаргадаг. Түүнтэй ажиллах Монгол хүнийг буудаж алж байна. Манай урд туршид ч гэсэн Монгол малчин хүнийг нүүр сайдсан том машинаар дайрж алж байна. Тэгэхээр Монгол хүний үнд цэнийг эрх баригчид ямар хэмжээнд аваачаад үтцсэн байгаа. Өөрсдийнхөө хууль бусаар аргаар олсон тэр олон лиценз тэр гаргаж байгаа экспортлж байгаа нүүрс ямар үнэтэй байна. Тэгэхээр энэ бүх зүйлд өнөөдөр бид бодит дүгнэлт хийх ёстой. Сүхбаатар дүүргийн шүүхэд ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдөр ардын намынхан посткоммунист үзэлтэй улс төрийн хүчнүүд сонин хэвлэлээр янз бүрийн зүйл явж байна л да. Монголын төр сүлдсэн байна гэж. Өнөөдөр бол Монголын төр сүлдээгүй байгаа. Харин тэр хар хурандаа нар би сүлдээтэй байна гэж би хувьдаа харж байгаа. Тэгээд ямар ч тохиолдолд Монголын шүүх бол шудраг шийдвэрээ гаргана гэж би бодож байгаа. Шудраг шийдвэрээ гаргана гэж. Шудраг шийдвэрээ гаргаж тухайд эрх барьж исэн за тэр хурандаа нар нь байна уу? Тэр ардын намын эрх барьж исэн улс төрийн эрх баригчид нь байна уу? Тэднэрд хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Ямар ч тохиолдолд Монголын төр дахиж ард иргэд рүүгээ
хизээч буу шагаахгүй болтол нь л одоо тийм хариуцлага хүлээлгэх ёстой гэж би өвдө бодож байгаа. Мэргэн бууч бэлтэн шагаана гэдэг. Тэгээ сая шинэ Батлан яамны сайд томилогдсон. Даруйда ярьцлага өгсөн. Мэргэн буучтай ороод бэлтгэж байгаа юм байна. За яг гоо тэр залуу гişүн. Гэхдээ би зүгээр нэг зүйл дээр харамсаж байгаа. Монгол ардын нам тэр залуу сайдаараа тэгж мэргэн буучтын ороод бэлтгүүлдэг ямар учиртай юм бэ? Хэмээг бодох гэж байна. Тийм. Тэгэхээр одоо сонгуульд 7 сарын нэгэн болов гэж. Сонгуульд өгөж ирж шүү дээ. Сонгуульд өгөж ирэхээр чи энэ бүх хийсэн булхайгаа дахиж давтна. За дахиад ард түмэн иргэд бусна. Бусахт нь тэр мэргэн буучтынхаа ороотоор энэ ард иргэдийн хөдөлгөөнийг дарна гэж бодож явах шиг байгаа. Тэгэхээр нэг зүйл би хэлмээр байгаа. Би өөрөө 2 тангараг өргөсөн. За эхний тангараг бол анагаах ухааны сургуулийг төгсөж явахдаа эмчийн тангараг буюу Гиппократийн тангараг. Энэ нь бол ямар ч тохиолдолд одоо гэмт хэрэгтэн ч вэ, ямар ч одоо хүнд нөхцөлд вэ тэр өөрийнхөө үзүүлэх ёстой эмнэлгийн тусламжийг тухайн одоо өвчтөнд үзүүлэх ёстой гэсэн ийм үүрэг байна. За тэгэхээр дайм болж байгаа тэр байшин нурж яасан ч мис цаслын юм мис цаслаа хийгээд явах ёстой өвчтөнд хайж явж болохгүй. За хэрэгзээ хайж явах юм бол Гиппократийн тангарагаас урвж гэнэ гэж ойлгоно. За хөлийн манан дээр зогсож байгаа хилчин хилээ манаага хайж явах юм бол энэ бол тангарагаас урууж яцаж эх орноос урвж байгаатай ижил. За түүнтэй ижил сая Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа нэлээд одоо олон тооны цагдаа нар цугласан харагдаж байлаа л да. Тэгэхээр би хувьдаа бол өөрсдийнхөө ажиллаж явах ёстой пост хаяад ирж байгаа гэж би хувьдаа харж байгаа. За тэгээд тэрний ард одоо ямар гэмт хэрэг гарсан, ямар хулгай дээрэн болсон, ямар хүн амнасаа алдсан гэдэг нь бол одоо тодорхойгүй байгаа шүү дээ. Тэгэхээр төрд бас өргөсөн тангарагаас тодорхой хэмжээгээр би няцлаа гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр юу харагдаж байна вэ? Хурандаанар гэж байгаа. Хөрөнгөлөг хурандаанар гэж олон янзын ярьж байна л да. Тэгэхээр олигарх гэсэн ойлголт Монгол улсын хэлний санд монголчууд бидний нийгэмд байх ёстой зүйл мэт одоо ойлгогдсон байгаа. Олигархад орон нутагт бол засаг дарга нар олигархууд. За цагдаагийн одоо хурандаанар асар хөрөнгөтэй байна. Хаанаас байж чинь? Хаанаас одоо тэр хөрөнгийг бий болгож ийн гэдэг чинь өөрөө ноцтой асуудал байхгүй. Тэгээд яагаад эх орондоо ард түмэндээ тангараг өргөсөн цагдаа нарыг өөрсдийгөө хамгаалуулах гэж хүрээлүүлвэ гэдэг ийм асуудал байгаа. Энэ юу хэлж яаг нь их одоо эвгүй зүйл үнэртэж эвгүй зүйл харагдаж байгаа. Тэр нь юу гэвэл цагдаа нар дотроо одоо ийм бүлэглэл бий болгосон байна л гэж би хувьдаа харж байгаа. Тэгэхээр ард түмэндээ болохоор Арслан Баршигбаатар байдаг. Одоо яг төрийн одоо төмөр хатуу цааз ирэхээр одоо үнэхээр манайхаа ярьдаг шацаа гардаж ийн гэдэг шиг ийм солиотой байж болохгүй. Тэгэхээр ямар ч тохиолдолд бид бусад улс гүрнүүдийн алдаа дутагдлыг давтаж болохгүй гэж би хувьдаа харж байгаа. 1967 онд Грек улсад одоо яг манайх шиг ийм үйл явдал болсон юм байна лээ. Тэр нь юу вэ гэвэл олон намын системтэй, за олон намын толгилцсон, хэрүүл маргаан, засгийн газар нь огцордог одоо өнөөдөр бидний болдог бүх зүйл байсан байна. Гэтэл 4 хурандаа нийлээд тэр засгийн эргэлт хийсэн байна. Тэгээд 1973 он хүртэл хурандаан нарын хүн тгсэн нэртэйгээр засгийн газар авч явсан байна. Тэгэхээр ер нь ямар учраас ингээд нөхдүүд маань төрийнхаа төрдөө тангараг өргөчөөд төрийн хууль цааз нь шүүхийнхаа шийдвэр гаргаж байхад тэрийг одоо үл тоож яана вэ гэдэг асуудлыг би бас тавьмаар байгаа юм л да. Тэгээд ямар ч тохиолдолд Монгол төр байсан цагт төрийн цааз байна. Төрийн цаазыг их хурлын гишүүнч вэ, Монгол төрийн одоо цагдаач вэ, жирийн иргэнчөө бүгдээрээ хууль цаазны өмнө ижилхэн тэгш байх ёстой. Би бол Монгол хүний амь нэхэд хатуу шүү. Энэ 5 хүний амийг бол тухайн үед тэр тушаал өгсөн тэр хурандаанууд бай, улс төрийн нөлөөлөл өгсөн улс төрчд бай, тэр сайдч хинч бай заавал хариуцлага хүлээх ёстой. Жирийн иргэдийгээ бол бид нар ингээд буудаад Монголын дөрөнд буудаад алждаг. Тэгээд зүгээр тэрбумын одоо хулгай хийж байгаа. Тэрбумын одоо ард түмний баялаг лиценз энэ газар шороог худалдаж байгаа улсуудад бид ямар ч хариуцлага тооцож чадахгүй шүү дээ. Тэгэхээр энүүн дээр шудраг шүүхэд шудраг шийдвэр гаргахад нь ардын намын одоо улс төрчид үнэхээр их имиж байна. Имиж байгаа учраас янз бүрийн хэвлэлээр сөрөг эсрэг мэдээлэл дамжуулж байгаа. Тэгээд Монголын цагдаа Монголын төрдөө тангараг өргөсөн юм уу? Эсвэл хурандаанаар тангараг өргөсөн юм уу гэдгээс эргэж санах хэрэгтэй шүү. Хувийн тангараг. Тий. За өргөшөндөө баярлалаа. Тэгээд өнөөдөр бидний бас ярилцлага манай одоо парламентод хашид туршлагатай
одоо гишүүдийн тон зөөсөөр ордог манай отхоо гишүүн маань орж байгаа. Тэгээд отхоо гишүүн маань одоо энэ дээр яг ямар байр суурьтай байна? Та энэ талаар бас үзэгчтэйгээ сандлаа болцгоё. Нэ жоохон товчхонд яриа л да. Хоёр зүйлийг яагаад байгаа. Би Монголын төрд тангар өгсөн цагдаа нарт итгэдэг. Гэхдээ цагдаагийн энгийн албан хаагчид бол хизээч өнөөдөр хин гэж өвлөлүүд нь бол тэр 7 сарын 1-ний хийсэн үйл явдал дээр ч гэсэн тэр энэ дунд чатны дарга нар гэдэг байгаа тийм дарга нар энэ хурандаа нар тань доторсон даан хурандаа биш бас нэг генерал байгаа шүү. Тэгэхээр энэ хүмүүсийн ийг бол тушаалыг бол Монголын өмнөөс одоо тэр хариуцлагыг хүлээж байгаа тушаал гэж дагаж биелүүлсэн баг. Ерөн цэргийн хүнд гэж яадаг шүү дээ. Цагдаач мөн адилхан тангар өгсөн. Тэгэхээр энэ дээр нэгдүгээрт нь тэр буруу одоо их хул гişин төр ярьлаа шүү дээ. Буудсан гохтарсан хүн гэдэг нэг байна. Тийм ээ. Буудах тушаал өгсөн гэсэн нэг дунд чат байна. Тэгээд талд нь тэр улс төрийн шийдвэр буюу тэр одоо онцгой байдлыг тогтоосон 3 шат байна шүү дээ. Дундаас эхлэхийн зөв л дээ. Гэтэ одоо нэг юм анжиглагдаад байгаа нь гэхдээ сүүлийн 2-3 өдрийн югаар харахаар нэгдүгээрт нь нийгмийг бидний нийгмийн нэг хэсэг болсон бидний хүүхд бидний ах トゥ нэг байж байгаа цагдаа нарыг бидний эсрэг болж байгаа. Цагдаа нарыг хорих гэж байна. Цагдаа улс төрийн хилмигдүүлэлт биш гэж лозгуудын харсан уу? Айгу муухай буруу хэлбэр юм явж байгаа байхгүй. Би бол энэ шүүх хурлал цагдааг Монголын цагдаа шүүх гэж байгаа шүүх хурлал биш. 30 мянган цагдаа хорих гэж байхгүй. Биш, ерөөсөө тэр биш. Тэр даажа буу гохтарсан бол тэр тушаалаа үйлдүүлсэн байж магадгүй гэж бодож байгаа. Тэр бол дараа нь тодорхой байх л да зөв миний хувийн байрсан. А ийм тэр иргэдийнхээ өдөөс гохтарх тушаалыг өгсөн, сумын өгсөн энэ улсуудын тухай асуул ярьж байгаа. Тэгэхээр учраас энэ Монголын цагдаагийн удирдлаганд байсан цөөн хэдэн улсуудын байлдааны буу тарааж өгсөн. Тийм, цөөн хэдэн улсуудын асуудыг байлдааны буу тарааж өгөхөөс өөр аргагүй байдал байсан уугүй юу гэдгийг бас судлах хэрэгтэй. Цөөн хэдэн улсуудыг Монгол Улсын хуулийн дагуу шүүх гэж байна. Тэр шүүх нь бол ямар шийдвэр гаргахын бид мэдэхгүй шүү дээ. Шүүх бай ёстой яг бол тэнд эрдэнэт хүний амь өргөдсөн. Энэ бол шудраг нийгэм байх ёстой. Нэхэмжлэн ч мөн тэрийг дагаад шийдвэр гаргах ёстой. Хамгийн наазах юм. Хамгийн энгийн зэх хэвшин. Тэгэхээр энийг юу гэж харуулах гэдэг нь ихэд Монголын цагдааг иргэдийн эсрэг ч юм уу. Хогшдыг иргэдийн эсрэг ч юм уу. Монголын цагдаа гэж өөрөө чинь 30-40 мянган Монголын иргэд энгийн тушаал тангараг өгөөд явж байгаа. Энгийн цагдааны эсрэг болгож байгаа. Тэр гадаа зогсож байгаа цагдаагийн залуу би бүрэлдэхүүн би харлаа да. Тэр тэд нар бол тэр шүүгч рүү дараад байгаа юм байхгүй байгаа шүү дээ. Дарга нарын тушаал өгсөн харагдсан надад бол. Тэгэхээр энийг бол нэгдүгээр иргэдээ хэлэх хэрэгтэй. Бид Монголын цагдаагийн албан хаагчид Монголын цагдааг яллах гэггүй маа. Тэн дотор байгаа хаанч байдаг шүү дээ. Албан тушаалтангуудын энэ асар том алдаанаас болоод хүний алтан ам өргөцсөн байна. Энийг л шүү. Хэн нь ямар үйлдэлээрээ энийг одоо хүний амийг эрсдүүлсэн юм бэ гэдэг буруу зөвийг тогтоохол гэж шүүх хийж байгаа. Ямар буруутай вэ? Хоёрдугаарт нь асар том харамсал нэг юм байна. Бид нэр одоо 22 жил тийм арчлыг одоо ингээд авчирлаа. Арчлыг 23 дахь жилдээ орж байна. Тэр хүнд байсан буюу тэр хатуу хэцүү байсан тэр үед хүний ам эрсдээгүй тийм ээ. Эрсдэлгүйгээр бид нэр ардсан хувьсгалыг хийж чадсан улсууд. 23 жилийн дараа нөгөө ардсан нийгмээ зогслоосон гэсэн энэ нийгэмдэр хүний одоо инх цагт хүний амийг тэгш буугаар буудаж хөнөөнө гэдэг бол энэ өөрөө ерөөсөө энэ нийгмийг дөргиосон буюу ерөөсөө ийм зүйл дахид автагдахгүй гэдгийг сургаалыг бид ард түмэнд энэ төрийн албагаа энэ улс төрчд бүгдэнд нь сургаалуулах гэж би хувьд ойлгож байгаа. Ардын нам бол давтахыг хүсэж байгаа. Яг би зүгээр энгийн иргэний хувьд байр суурь шилжиж. Тэгэхээр энэ бол ийм амар том зөрүү байгаа. Тийм учраас энэ хэргийг сонгуул дуустал энэ их хурлыг дуустал шийдвэрлэхгүй. Том утгаар сонгуул Монгол ерөөс хамаагүй л да. Надад зүгээр явж байгаа. Сонгуулийн маргаан гарна. Инх цагт. Тэгэхээр мэрэгэн буучтаар бодвол одоо бол арга технологи нь бидний хувьд бол энийг бол сонгуулийн өмнө хойно шийднэ гэсэн юм тийм байр суурь байхгүй. Зүгээр жирийн иргэд бол ганц л зүйл үсэж байгаа. Энийг шудраг шүүхөр шударгал дүрмэн шүүж өгөөс л асуудал тавьж би Монгол Улсын иргэний хувьд зүгээр асууж байгаа нь одохгүй гэж байна. Энгийн цагт Монгол Улсын иргэн хүн буудуулж өгч болдго юм гэдэг асуултыг тавиад. Тэгээ дайн энгийн цаг инх тайван цагчлаа нэгсэн. Асуулт тавиад энэний хариуг л авмаар байна. Би бас түрүүн зөв нэг зүйл хэлсэн шүү дээ. Буудуулж өгөх нь битгий л буудуулаад одоо шархтсан амьд байгаа улсад 42 гэдэг байгаа шүү дээ. Одоо эрэмдэг зэрэмдэг болцсон өчнөө хүн байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн асуудал яагаад яригдсан? Тэр улсууд хууль зүйн байнгын орны нээлттэй сонсгол дээр санааныхаа төгсгөл таягтайгаа ирсэн. Одоо хөлөндөө буудуулаад суг таягтайгаа гидсэндээ бодуулаад. Би тэгэхээр санаагаа дууссан. Тэр улсууд бол ингээд ирээд мэдүүлэг өгсөн шүү дээ. Аль биш. Санаагаа дуусчихээ. Тэгээ би саяхан
тэр Оросын телевизийн нэвтрүүлэг болж байгаа нэг амар юм харчаад бүр хэрд хийсэн шүү дээ. Одоо юу гэдэг юм да. Саяхан шүү дээ. Тэр Киргизийн нэг авгаа уйлаа телевизээр ирж ирсэн юмыг Оросууд харуулсан юм байхгүй. Одоо энэ Оросын сонгуул өмнөдөө болохын үед Оросууд тэрийг телевизээр тавьсан да. Тэгсэн тэр үйл байхгүй. Би ядууч гэсэн ад жаргалтай амьдарч байж гэдэг тэр авгаа уйлаад хэлж байгаа байхгүй. Тэгээ яасан гэдээ ярьсан чинь охиныг нь засгийн газрын одоо юунууд цэргүүд хүчиндсэн хүүг нь болох тэр босгочд буудаад алцсан байхгүй. Тэр агуу бол засгийн газрын талд ч биш одоо босгочдын талд ч биш байсан байна л да. Тэгтэл хоёр хүүхэд нь хоёр талд байсан. Тэгээд ядуу байж болно. Тийм ээ. Жохон одоо юу гэдэг нь амьдрал хангалтгүй биш байж болно. Тэгтээ элэг бүтэн байх, дайдажингүй байх, тэг хүнийхээ амийг одоо алдахгүй байх гэдэг чинь өөрөө аз жаргал юм байна гэдээ ярьж хахад би юу гэж бодсон гэхээр 90 сүүлийн үед нэг юм хажиглагдаад байгаа тав харсан байлгүй. Одоо зэвсэгт бослого руу яаж байгаа нэг хэсэг байна те. Тэрийг буудыг одоо зэвсэг бэлдээд одоо буучтыг бэлдэж байгаа хүмүүс байна гэдэг ингээд бодоход энэ нийгмийг бид нар хааш нь явуулаад байна. Энэ дээр цэг тавих юм чи одоо л байгаа байхгүй яг энэ хөл гişүн одоо баяраа гişүн та хэдийн мэн яриадсан ганц юм байна шүү дээ. Бид нэр буудах ч байгаа улсууд юм. Эсвэл цаашаа ингэж хохироож буудна гэж бодож байгаа улсууд. Эсвэл годомжинд гараад нөгөө эргчлөө гэдгийг анарх гэж үзээд явдаг энэ бүгдэнд нь сануулгах ёстой. Бид Монгол улсын иргэдүүдэд хэлж байна. Та нар маань ингэж болохгүй. Эндсэн хуулиар оцсон ирэхээ зөв эдлэн та нар бол төрийн нүрийг харуулахдаа бууны сумаар биш хуулийнхын хүрээнд юмыг шийддэг байх. Энэ зарчмыг тогтоохгүй болохгүйсэн юм л хувийн бодлогоор энэ сүүлийн хэдэн өдрүүд юм харахад. Тэгээд дахиад хэлэхэд иргэдийг цагдаагийн бие бүрэлдэх хүн болж байгаа энгийн тэр цагдаа хөөхтүүдийн залуучуудын тэр шударгаар тангараа үгийг биелүүлээд гэмт хэрэгтнүүдэд тэмцэж явдаг цагдаагийнхныг за хохирогчдын эсрэг тэгээ Монголын нийгмийн эсрэг заяа тэр үтгий бол одоо тодорхой хэмжээгээр одоо юу гэдэг нь энийг шаардж байгаа хүмүүсийн эсрэгт хорхирж байгаа үйлдэл нь өөрөө дахиад энэ өөрөө тэр буудснаасаа дутуугүй ноцтой юмыг дагуулж байгаа л гэж хэлэх гэж байна. Тэгээ би зөв энд нэг зүйлийг бас тодруулъя гэж бодоод байна л да. Яг тэр 2008 онд одоо энд байгаа 4 их хурлын гишүүнээс 2 нь их хурл бас байсан тийм ээ. Тэгээд одоо тухайн үед одоо тэр их хурлын чуулган хуралдуулагч байд юм уу за хуралдсан бол одоо жишээ нь тухайн үед энэ асуудлыг оруулж хилцүүлэх боломж байгаагүй юм уу одоо монголчин парламентын засаглалтаа улс тийм ээ. Тэгээд энэ парламентын засаглалтаа улс юм бол энэ одоо парламент нь яагаад энэ асуудал дээр хуралдаагүй арга хэмжээ аваагүй. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар тэгвэл чи ерөнхийлөгчийн зарилгаар онцгой тогтоох чинь их хурлаар батламжилдаг үстэй тийм ээ. Тэрийг би тайлбарлаа. Тэгэхээр би тэрийг нэгдүгээр тодруулмаар байна. Тэгээ дөнгөж болоод үнэлгээ аваад өөр ангаагаас наашаа явж явах яг тэр мөчөд болсон энэ хэрэг. Эндээс эрдэнэс явж байгаа үед. Тийм. Тэгэхээр нөгөө бүх гишүүд хуучин парламентчин сонгуульдаа явчаад хотод ирээгүй байх өдөр болцсон. Тэгээд онцгой зарлж болно ерөнхийлөгч. Тэгтээ их хурлаар орж батлуулах үүрэгтэй. Тэрийг наадмын өмнөх өдрөлүүдэд хуралдаж ёсцолсон байдгийг. Тэгэхээр нэг үл их хурлаар батлагдаагүй зарилгыг хэрэгжүүлсэн бол харах гэдэг шүү. Чуулганы хуулиараа яаж зохицуулдаг тийм хуулийн юм билээ. Чуулганы завсарлага үед яг одоо яг энэ шиг хурал байхгүй. Нөгөө хуучин хурланд хараад шинэ хурлан байгуулагдаагүй. Бас тангар хүчнээр байсан л да. Бид нар хүчнтэй гишүүд байсан. Гэхдээ бүх гишүүд орон нутагт байсан. Хотын гишүүд энд байсан баг. Тэгээд ирсэн даруйдаа хурал хийсэн. Би одоо яг хэдний өдөр хурал хийснээ мартчихж онцгой зарлахын тэгж нөхөж яаж болдго юм бэлээ. Одоо яа харахгүй байдлах юм бол чуулганы бусад цагт онцгой зарлахыг жишээ нь онцгойдлыг нөхөж одоо батламжуулсан тэр одоо нөхөж одоо тэрийг баталсан чуулган болсон юм байна л да. Гэтэ яг тэрэн дээр энэ олон хүн барьжлагдаад энэ олон хүн буудуулаад энэ олон хүн нас орцсон байсан нь тодорхой байсан шүү дээ. Тэрэн дээр энэ асуудыг яригдсан юм уу те. Би миний нэг зур санаж байгаагаар бол их хурлын чуулганыг хаалттай оролдуулна гэж хаалттай яваад гэсэн санагдтiin тий. Атуул санал гаргаад хаасан. Зүгээр тэн дээр бол ийм нарийн юм яригдаагүй. Ягаад гэвэл хэдэн хүн буудуулж өгснийг мдээгүй байсан тэр өдөр. Яаж буудсан тоо. Хэдэн хүн баривчилсан тоог бол мэдчихсэн. Тэгэхээр энэ бүх мөрдөн байцаалт чинь явагдаагүй байсан. Тэр үед чинь цагдаагийнхан биш өөр нэг хүмүүс үл таних улсууд хар машинтай дугааргүй машинтай улсууд буудаа явсан
гэдэг л өөр бөөний хонгоо олдсон гэдэг худлаа мэдээлэл тарааж ирсэн байна. Их хурлын гишүүд гэж өгч. Цагдаа нар өөрсдөө. Тэр нь худлаа гэдэг нь сая мөрдөн байцаал дээр тогтооглоо шүү. Тэгээд би зүгээр бас нэг зүйлийг тодорхойлмоор байгаа. Юу гэхээр энэ 2008 оны 7 сарын 1-нд онцгойдол зарлаад за миний одоо мэдж байгаагаар энэ төв зам будамжуудыг байлдааны техник хэвслүүд ороод ирсэн байсан шүү. Битэрүүд ороод ирсэн байсан. Тэгээ би бол энэ бол дотоодын цэргийн одоо зэвсэг техник юм уу, батлан хамгаалахын зэвсэг техник юм уу энийг бол би тухайд бол ялгаагүй. Батлан хамгаалах байсан. Тэгэхээр батлан хамгаалахын зэвсэг техник ороод ирнэ гэдэг бол батлан хамгаалах хүчийг бол дотоодын ямар нэгэн өмнө самуунд ашиглах эрхийг бол одоо тэр болгон олгодгүй шүү дээ. Уг нь бол гадаад аюул занлаас хамгаалах эх орноо батлан хамгаалах зорилттой зөксдөчин шүү дээ. Тийм батлан хамгаалах юм. Дотоодын өмнө самуу ямар нэг юм боллоо гэхэд цагдаанд дийлдэг юм бол дотоодын одоо бие бүрэлдэхүүнийг оруулж ирдэг. Тэгээд асуудлыг зохицуулдаг тийм хуулийн хүрээнд. Ийм л одоо зохицуулттай гэж ойлгож байгаа. Тэгээд тэр битэрүүд орж ирээ зогссон байсан. Тэгээд одоо иж өрн бүрэн хяналтанд автсан тэр бүр Сүхбаатарын талбай гадаад явдлын яамны орчинд тийм ээ. Тэр хард хэрэгтэй хүмүүс тэгээл одоо паварвар нь буудаж алаад 10-20-оор нь шахтуулаад ингээл давхиад исэн бол тарах гэдэг байгаа байхгүй. Тийм юм болоо. Ийм үлгэр байж болох уу? Энэ бол би энийг бол үлгэр гэж байна. Тэгэхээр би Эрдэнэ гишүүний ярьж байгаа зүйл бол дөрөв код гишүүнийг зүйл хэлсэн шүү дээ. Тэр нөхөд хідэн нэг тэр одоо 2-300 залуучуудыг баривчлаа тийм ээ. За хин арг хідэн цонхаагаас эдэн жолоо шийдсэн хідэн шил виски арх хулгай хийсний бүр бүгдийг тогтооцсон мэт. Тэгээд хард диск авсан ч гэлээ. Тэгээд одоо өнөөдөр бид хэвлэл мэдээлэл чөлөөтэй байгаа. Зурагтаар одоо гаднаас мэдээллүүдээр хангалттай авч байгаа. Нэг л зүйл одоо болохоор тогтоочдөг. Нөгөө талын тогтоохгүй боломжгүй гэдэг яваад. Чулуун шидсэн хүнийг тогтоож болдог. Тэр бас тогтооход хэцүү мөрдөн байцаалттай. Яг бол 2-300 хүн байсан. Хин чулуун шидээд тэний шидсэн чулуу аль цонхыг хаглаад ямар хохирол учруулв айгүй хэцүү шттэ. Одоо техникээр шүү дээ. Тэгэхэд бүгдээр ингээд тогтоогод ял өгөөд болцсон. 5хан одоо хүн эсвэл 3 хүн ч байдаг юм уу? Цагдаа 5 иргэнийг буудаж алсныг бол тогтоож чадахгүй байна. 5 иргэнийг тогтохгүй ч тэр цаана 10-20 хүн шахтуулсан байна. Ноцтой юм байна. Тийм, ноцтой юм. Одоо би ноцтой юм хэлэх гэж байна. Тэр өдрийн цагдаа нарын богино долгионы станцын бичлэг бүгд туссан. Тэрийг 7 сарын хэдний өдрийн билээ хуульцсан мянган орол дээр би шаардаж асуугаад бичлэг байхгүй гэсэн. Уул бичлэг байх хэрэгтэй. Байх хэрэгтэй. Хадгалагдаж явах хэрэгтэй. Тэр өдөр буу тавьж өгсөн ийм хуудас бас устсан. Эрдэнэ тийм дугаартай буу арал одоо юу дугаартай шүү. Отхоо тийм буу, баяр сайхан тийм буу гэдэг ийм жагсаалт байдаг. Тэр байхгүй. Тэгэхээр энэ мэтэр гэмт хэргийнхаа уул мөрийг балсан байна. Ингэж балсан нь өөрөө ахиад тустай гэмт хэрэг. Тэр дарга нарын хариуцах гол ажил бол энэ шүү дээ. Тэр нэг нүхмөх ухаад нэг зам өгсөн Тэмүүжингийн яриад байгаа тэр өгөх юм бол баталгаа нотлоготой шүү. Нөгөө буу хонгой олгон дээр чинь бууны тусдаг нөгөө цохилуур нь янз бүрийн үйлдвэрлэгдэх учраас хонгой олгон дээр өөр юм үлддэг. Диаметр нь өөр гардаг. Тий, тэрийг бүгдийг нь өөрчилсөн байна. Олон удаа бодуулж. Тэгээ ийм мэтэр бол гэмт хэрэгээ илт нуун далдсан арга хэмжээ авсан. Энэ бол цагдаагийн байгууллага дотор байгаа хууль зөрчиж байгаа олон юм байна. Тэгээ энийг бол жирийн цагдаа доржуул хийхгүй шүү дээ. Энийг одоо яг өнөөдөр тэр яллуулах байгаа улсууд зохион байгуулна хийн хяналтын өөрсдөө ингээд тавьж идэг. Тэгээ энэ үүднээс сургамж аваад улсын хурал дээр сүүлийн 3 жил ярьж байгаа тогтоолыг би үндсэн зүйлүүдийг уншаад өгöd. Ерөөсөө хуульцсан мянган ороо ямар дугуйлт хийсэн хараахан гарч чадаагүй тогтоол байгаа. 7 сарын 1-ний холбоотой цагдаагийн байгууллагын ажилсан дугуйлт хийсэн гэсэн үг. Тэгээд одоо 9 зүйлтэй юм тогтоол гаргаж өгөх гэж байгаа. Тэгээ энийг бол ардын нам эсэргүүцээд гаргахгүй байгаа. Ардын нам шүү. Уг нь бол цагдаа нарт өөрснө хэрэгтэй. Нэгдүгээр зүйл нь цагдаагийн байгууллагын өнөөгийн бүтэц зохион байгуулсан боловсруулгүй болох асуудлын хүрээнд
хэв журам хамгаалах болон эрүүгийн хэргийн мөрдөн шалах гэсэн үндсэн чиглэлүүдийг зааглах. Цагдаагийн байгууллагын болсон хүчин бэлдэх тогтолцоон дээр дээрх чиглэлээр ялгамжтай зохион байгуулах. Өнөөдөр цагдаагийн сургууль бол хэв журам мөрдөн байцаал яг адилхан хэмжээний сургалт аваад гарчиж байгаа. Уг нь энэ хоёр чинь хоёр шал өөр. Одоо газар тэнгэр шиг ялгаатай хоёр хэв журам нэг мэргэжлийн ажил гэдэг. Сургалтын хөтөлбөрт хүний эрхийн агуулгыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах. Барьсан хүмүүсээ зодож байсан олон тохиолдол баримтжигдсан байгаа шүү дээ. Зүгээр байхгүй өөрсдөө зодож байсан. Цагдаагийн хэв журам сахиулах үүргийг орон нутгийн өөрөө дүр тусны байгууллагын оролцоо бүрэн хангах гэдэг нь цагдаагийн орон нутгийн одоо хэв журам хангадаг хүнийг орон нутгийн засаг дарга өөрөө томилдог бол мэргэжлийн байгууллагууд нь босоо удирдлагыг тавиа гэдэг хууль тогтоомжоо улсын хурлд өргөн мэдүүлэх гэдэг үүргийг баталдаж өгч. Хэрэг бүрдэх мөрдөн байцааг эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг зохион байгуулалтыг мөрдөх алба болгон өөрчлөн байгуулах. Эрүүгийн хэргийн болон тагнуулын гүйцэтгэх ажлыг зааглах. Гэр чохирчийн хамгаалалт ингээд ахаад нэг бүлэг асуудал байна. Цагдаагийн байгууллагын олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж тусгай хэрэгслээр хангах, галт зэвсэг хэрэглэх болон хэрэгсэлтэй холбоотой тайлагнах үйл ажиллагааг наривчлан хуульчлах. Нөгөө зэвсэг тарааж өгсөн гарын үсгтэй цаас бол заавал байна гэдгийг одоо хэлж өгч байна. Байхгүй яах юм? Байхгүй бол нөгөө хүн шууд янз бүрийн 3-4 жил мөрдөн байцаалт явах шууд эрүүг хариуцлага хүлээх байхгүй. Ийм л юм бид нар бодож ирсэн. Тэр үед усан буутай байсан бол нөгөө жинхэнэ буу хэрэглэх ямар шаардлагагүй шүү дээ. Тийм учраас усан буу мо одоо гадаад улсуудад байдаг тэр юмнуудыг аваа гэж хэлж байгаа. Дараагийн жагсаал болоход бэлэн байл гэсэн үг. Ер нь ачсан улс юм чинь жагсаал гарч таарна. Тэр нь хуулийн өрөөнд явуулахыг цагдаа хариуцах ёстой. Цагдаагаа тонголё гэж байгаа. Тэрээс одоо нэмд оржи сүүлд оруулж ирсэн хуулиар цагдаа хэлийн зэрэг шүүхэн шийдвэрийг жагсаал тараахад зэвсэг тарааж өгөх гэж байгаа хуулийн үйл бид нар яриаггүй шүү дээ. Дөрөвдүгээрт нь цагдаагийн байгууллагын дотоод танил шалгалтын тогтолцоог сайжруулж төр саатуулах болон мөрдөн байцаах өрөө зэрэг хүний эрхийн зөрчил ихээр гарч буй байсгуудыг камержуулах. Цагдаагийн камерын болон холбооны хэрэгслийн бичгэлийг хадгалах. Одоо хэдэн жилээр чадгалдаг нь тийм. Хянах үйл ажиллагааг хуульчлах. Хүний эрхийн комиссийг оруулдаг байх. Хүний эрхийн комисс уг нь хуулиараа бүх газар орох ёстой. Тэр өдөр баригдсан улсууд дээр оруулаагүй. Ийм тохиолдол бас гарсан байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг тодорхой болгох. Зарим процессыг шүүхэд шилжүүлэх. Шүүхийн мөрдөн байцаалтад тавьдаг хяналтын шүүгчийг бий болгох. Одоо бүгдийг прокурор хариуцдаг. Одоо мөрдөн байцаалт хариуцсан шүүгч гэдэг зүйлүүдийг шүүх болон захиргааны хуулиудад оруулж өгөө. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч захиргааны эрхмээр хэрэгжүүлдэг байдлыг халах. Шүүгч үүрэг өгч, ерөнхий шүүгч нь үүрэг өгч хэрэг шийдвэрлэдэг болиулж. Шүүхийн ерөнхий зөвлөлийг байнгын ажиллагаатай болгох. Гэхдээ энэ тогтоолыг бичээд гаргахсаар байтал шүүхийн энэ реформ бол сая нэг хийгдлээ шүү дээ. Монголын өмгөөлөгчдийн холбоог ийм болгох, хуульчдын танхим болгох, ингэж туслах. Цагдаагийн бие бүртгэн чадах, тэрэн дотор цагдаагийн албаа агчдын сэтгэл зүйн бэлтгэл болон ажлын ур чадвар дээшлүүлэх. Хүний эрхийн хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн давтан сургалтыг хийх. Ийм тогтоолоос айгаад одоо хүртэл гаргаж чадахгүй. Энэ бол хүн айгаадах зүйл байхгүй шүү. Энэ бол эсрэгээр цагдаа нарт нь хэрэгтэй юм байхгүй. Одоогийн нэг шамбаарлцсан хэдэн 10,000 гуулаа нэг хүнээс хараатай байдаг энэ системийг бид нар мэргэжлийн болгож өөрчлөх гэдэг. Цагдаа нар мэргэжлээрээ бахархдаг байх хэрэгтэй. Би бол сайн мөрдөгч. Эсвэл одоо би сайн хэв журам сахиулагч. Ямар ч жагсаал цуглааны би өндөр үр чадвараар одоо янзлж чадна, зохицуулж чадна. Тэгээ өөрийн гэсэн одоо тоног төхөөрөмжтэй бамбаа мамбай. Усан буу. Төрүүчийн тэр бамбай нэг чулуу шитгэд хагарж ийлээ шүү дээ. Нөгөө ирээний хөлх бамбаа авчихгүй. Уг нь бол тэр чинь чулуу шитгэхэд хогрохгүй байх хэрэгтэй шүү дээ. Гэх мэтэр бол улсын их хурл бол одоо ямар ч байсан энэ ажлын хэсэг бол ажиллаа хийцэн. Энийг гаргах гэж маш их удаж байгаа. Тэгээ одоо хаврын жолооны гаргах үед үлээ. Гаргахаас өөр арга байхгүй. Энэ бүх үйлдэл ажиллаж ахаад мөнгө хэрэгтэй, хугацаа хэрэгтэй шүү. Тэгэхээр одгүй шин дээр жишээнд та бас энэ маш их туршлагатай их хурлын гишүүний хувьд бас энэ их хурл дээр ингээд
аливаа асуудлыг улс төржүүлээд энэ улс орнд шаардлагатай аливаа хууль тогтоомж гарах гэхээр улс төрийн өнцгөөс хараад ингээд энийг бойкотлоод байдаг тийм ээ. Энэ асуудлыг ер нь та юу гэж боддог? Төр төшөлдөж байгаа төрийн хууль тогтоогч одоо тэр их хурлын гишүүдийн үед ийм одоо байдал гаргаад энэ бол зөвхөн ердийн болцсон юм байл шүү дээ. Миний хувьд бол яг би бас их хурлд орж ирээд анхныхаа одоо бүр их хугацаа дуусгах гэж байна. Тэгээд одоо харж байхад бол үнэхээр харамсмаар юмуд олон байдаг. Одоо би жишээ нь нийгмийн хамгааллын чиглэлийн одоо хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан. Тэгэл энэ эрдэнэ санаачилсан учраас битгий явуулаарай гэдэг юм яадаг ингээд одоо санаачлаа тэр нийгэмд хэрэгтэй тэр иргэдэд хэрэгтэй тэр нийгмийн хамгааллын хуулиудыг бүгдийг гацаачж байгаа байхгүй ямар нэгэн байдлаар тийм. Тэгтээ төрийн зургийг гаргаж авсан. Яг л төрийн зургийг батлуулсан. Одоо иргэний эрүүл мэндийн даатгалын хууль, нөгөө ахмадын хамтын төрийн даатгалын тогтолцооны хууль, тэгэл нөгөө одоо бид ажилласан жил төрийг нөхөн тооцох хууль гэдэг ингээд өчнөө хуулиуд маань үндсэнд бол гацчаал байж байгаа шүү дээ. Тэгээ энэ бүгдийг би одоо төгшөнөөс тодруулмаар. Тэгээ 7 сарын 1-ний холбоотойгоор яагаад тэр эдгээр ингэж эмзэглээд идэв вэ? Зүгээр миний хувийн бодлоор ер нь аливаа юм дээр хоёр янз юм байна. Монголчууд одоо зан юм уу? Тэгэхээр бас биш юм аа. Монголчууд ер нь их төвнү ухаалаг болсон шүү дээ. Тэгэхээр улс төрчлөлийн шатыг хоёр өөр зөв. Одоо ер нь бол бид систем өөрчлөлт хийх гэдэг одоо энэ сүүлийн хэдэн жилүүд явж байна. Систем өөрчлөлт нэгдүгээрт нь за улс төр ярьгүй байх. Улс төрийн намч улс төр ярина те тэгжээ сонгуулаа. За улс төрийн нам сонгуулаар яллаа тийм ярьдаг шүү. Тэгээ мөрийн хөтөлбөр нь одоо олон улснууд аваад юм уу эсвэл одоо тэр хамтарч юм яадаг юм. Тэгтээ нэг мөрийн хөтөлбөр батлаад засгийн газрын мөрийн хөтөлбөр. Энийгээр улс төр дуусчих хэвээр. Тэгээ төрийн ажиллаглаа. Тийм. Өөрөвл нэгэнд ингээд бүгдээр их хурлаар олон хүн зөвхөн нэг засгийн газрын мөрийн хөтөлбөр 4 жилийн мөрийн хөтөлбөр бас энийгээр улс төр дуусчих хэвээр байхгүй юу? Тэгэд энийг тэр хэн байна? Яаж сонгогдсон сүл хамааран хэрэгжүүлэх нь л явдаг хэвээр. Тэнд ч одоо Арслан Эрдэнэ гишүүн биш шүү дээ. Монгол улсын их хурлын гишүүн Эрдэнэ. Эрдэнэ гэдэг хүнд бол ясан шүү дээ. Намта намг бод тэгэл хөгшин залуу эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс өгсөн байгаа шүү дээ. Тэр иргэдийнхэд л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл таны одоо санаачлал оруулж байгаа тэр нийгмийн даатгалын шинтгэл эдгээр чинь бүгдээрээ л нөгөө ингээд зүрхэн дээр иргэдэд амлчихсан юм хийж тэр үед бол Арслан намын төдгөрийн зөрөө биш шүү дээ. Тэгээд энийг бид нар бол ерөөсөө ялгаж чадахгүй. Энэ систем өөрчлөлтийг бид нар хийх гээд дийлэхгүй байгаа юм чи энэ байхгүй. Яг энэ тэгээд сонгуульд өгч ирэхтэр одоо энэ чинь одоо энэ асуудлыг шийдэхгүйгээ шалтгаанч бас нөгөө сонгуул гэдэг өвчин байна шүү дээ. Сонгуулийг бол яг тодорхой хугацаанд тэр мөрийн хөтөлбөрүүдийг биелүүлсэн гэдгээс өөрөөр улс төржүүлж хэрэггүй л байхгүй. Яг л энэ жижиг улс энэ 2.8 сая хүнтэй энэ улс чинь ингэхгүй бид хөгжиж чадахгүй гэдэг нь бол ойлгогдоод байна шүү дээ. Яг энийг хийхгүй байгаа учраас энэ чи явахгүй. Энэ улс төр чинь хэтэрчээд байгаа. Яг үндэ тэр 5 хүний амь тийм үү? Иргэдээ буудаг энэ журам одоо сайн инх бол шин уншиж байгаа юм да. Энд одоо нэр үнэхээр зарчмын өөрчлөлтүүд байна шүү дээ. Энийг ямар гаргасан намын үнэр байхгүй. Энэ бол ямар ч нам нь байсан хийх ёстой. Тэгэхээр энэ дээр тэгэхээр хоёр юм солих ёстой. Улс төрийн намуудад хэлж байгаа юм. Нэгдүгээр улс төр гэж юм байдаг юм бол улс төрийн соёл гэдэг юм байгаа. Сураач. Энд чинь нийгэм ард түмэн гэдэг чинь бид нар ингээд юм итгэл өгч юм хийгээд өгч чинь энийг хийхгүй юм бол иргэдээ буцаал санал хэрэгтэй би бол энэ зүрхтэй иргэнийхээ төлөө сэтгэлтэй энэ хүмүүсийг л та нар дэмждэг бол очил гэж хэлдэг. Тэрнээс биш ямар нэгэн одоо болгон хүүсэн юм ч юм элдв анз юм байхгүй. Яг сэтгэл дутагдаад байгаа юм байна. Тэгээ одоо энийг хэдүүл харин хэлэх хэрэгтэй. Бидний чи яг завсрал аваад бид хэд чинь нөгөө нэг таны санаачилсан хууль байгаа шүү дээ 2095 оноос өмнөх тэтгэврийн зөв зөвтгүүлж байгаа болсон. Тэгээд ирэх хууль дотор ч бас дэмжсэн шүү дээ. Сайхан одоо тэр нам гэж хамаарлаггүйгээр зөвхөн дараа дэмжсэн улсууд байгаа юм аа. Энд бол би дахиад улс төрчгийг хүсэхгүй байна да. Би өөрөө улс төрчгийг хүсэхгүй байна. Энийг аваад ингээд яриад явахад их хурлын гишүүд олох дэмжих байх. 200 мянгаар дэмжсэн. Чуулганд ороод унчаад байдаг. Тэгээд Монголын шинжилгээгээд бид нар маш олон асуудлыг бид түлхэж гаргаж чадсан шүү дээ. Одоо тэгвэл дахиад одоо хэдүүлээ Монголын шинжлэгчид гээд одоо бариад орё л доо. Энд дээр хэдүүлээ энийг шинжилгээ юу гэж бодож байна. За мэдээж улс төрчийн асуудал бол нэгэнд одоо улс төрийн намууд байгаа учраас өөрсдийнхөө байр суурийг улс төрийн өнцгөөс илэрхийлэх нь бол гарцаагүй асуудал. Харин ямар асуудал дээр улс төрчгүй, ямар асуудал дээр нэгдмэл байр суурьтай байх уу гэдэг одоо чухал асуудал. Тэгээд ер нь улс төрийн намын ёс зүйг бас нэг дурдж ярих зайлшгүй шаардлага байна л да. Улс төрийн намын ёс зүй ярих юм бол улс төрчийн ёс зүй ярих зайлшгүй шаардлага тулгарч байгаа.
Тэгэхээр одоо ёс зүйн дэд торгонд дарах шүү. За тэр үдээс бас юм хэлэх хэрэгтэй байна л да. Тэгэхээр ер нь бол баруунд бол та бүхэн мэдж байгаа. Нэг хэвлэлийн байгууллага дээр одоо жоохон зүрхүүлсэн байвал тэр засгийн газрын гишүүн тэр намын одоо сайд нь бол огцорж яадаг. За нэг буруу хэлсэн байхад бас өөрчлөлт гуйгаад огцорж яадаг. Энэ бол улс төрийн Японы Батнамын сайд ивчээд маргааш нь тэнд очиж огцорцсон. Тэгээ яасан гэсэн чинь Окинава арал дээр Америкийн цэрэг Япон иргэдийн эсрэг гэмт хэрэг хийсэн байна. Та тэрийг мэдсэн үү гэж сурвалжлагч асуухгүй юу? Мэдээгүй гэсэн тэгэл дууссан. Тэгэхээр одоо яг ийм одоо өндөр ёс зүйн асуудал зайлшгүй шаардлагатай байгаа байхгүй. Энэ утгаар манай их хоёр шиг жагсаал цуглаан болоод мэрэгэн буучаар буудуулна гэж ярьж байгаа юм бол одоо ямар ч хэсэх аргагүй байхгүй. Тэгэхээр энэ утгаар улс төрийн найд өндөр зайлшгүй ёс зүйн өнөдөр байх шаардлага байна. За тэгэхээр би яагаад ярьж байна вэ? Гişүүд шүү дээ. Улс төрийн тийм намаас тэгэхээр 1937 оны хилмигдүүлэлтэд хилмигдүүлж байсан тухайн нам нь бол одоо ард түмнээс уучлах байгаагүй. Явсаар хагаад одоо жинхэнэ улс төрийн ёс зүйтэй үйлдэлийг хийсэн нь бол одоо ардсан намаас одоо ерөнхий сайд байсан ерөнхий сайд нь уучлах гуйсан байдаг. Тэгэхээр энэ 7 сарын 1-ний үйл явдлыг ямар ч тохиолдолд тухайн нам нь бол ард иргэдээс уучлах гуйх ёстой зүйл байгаа. Тэгээд хурал дээр хүртэл одоо гишүүдийн маргаан гарч ирсэн танаа алуурчнаа мэнэ тэрэгээл тэгэхээр бол энэ бол яг гишүүдийн эмоцоор хэлэгдэж байгаа үг. Тэгэхээр юу хүлээгдэт байна гэвэл тухайн нам нь уучлалт зайлшгүй гуйх шаардлагатай байгаа юм. Тэгээд Монгол ерөнхийлөгч өмнөөс нугуулсан шүү дээ. Тэгэхээр би улс төрийн ёс зүй хэн гаргаж байгааг бол ерөөсөө за би одоо юм бүхэн дээр бас дахиад улс төрчих гээд байна. Бас л одоо ардсан ерөнхийлөгч уучлалт гуйж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид цаашид бол энэ Монголын цагдаагийн байгууллагын шинжилгээний асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй. Сая зах зохиос нь энэ хөл гишүүн хэлж байгаа шиг байна. Тэгээд дэлхийн одоо жишг бас байгаа шүү дээ. Монголоос 7 дор хэл ахуйд авилгатай байсан гүрж улс, Саакашвили гэж ерөнхийлөгчтэй улс. Дэлхийн хамгийн одоо шудраг, одоо үнэхээр гайхагдж байгаа цагдаагийн байгууллагыг одоо шинжилдэг шүү дээ. Тэгэхээр бид бол одоо бас жишээ авч болно шүү дээ. Сайхан одоо хууль гаргасан байдаг. Тэр бол одоо бодиттой хэрэгжихгүй байгаа. За тэгээд Оросын холбооны улсад бид одоо манай хажуу өршөд бол яг өнөөдрийн Монгол явж байгаа үйл явдал ижилхэн яваад байгаа байхгүй. Оберэтний погонох гэж байгаа шүү дээ. Цэргийн цагдаагийн утсан бүгд чөтгөрүүл гэж байгаа. Тэгэд яг аман дээр болохоор ард түмний төлөө явж гэн шударгасны төлөө тэмцэж гэн гэж ярьдаг мөртлөө начир дээрээ болохоор дандаа одоо бизнесээс мөнгө татаж авдаг, эрхээ хийдэг тийм зүйл байсан байгаа шүү. Тэгэхээр би ардын тушаалаа ашиглаж. Тий, ардын тушаалаа ашиглаж. Тэгэхээр одоо манай хар орондоо нар одоо бас ийм ижилхэн би зүүрлж харж байгаа. Зүгээр ерөнхийдөө хийж байгаа үйлдэл за тэгээд тэр хөрөнгө орлогын мэдүүлэг хөрөнгөлөг байдлын дээр ямар байдгийг одоо би сайн мэдэхгүй байна л да. Орос бол том эх орн 9 сая ерөнхийлөгч Медведев Путин хоёрын үед цагдаа гэдэг нэр авсан. Полис гэдэг нэртэй болоод дээр нь маш их бүтцийн өөрчлөлт хийж маш олон хаалгацсан. Тэгэд өршөөлийн хууль үнэхээр тухайн үед зайлшгүй шаардлагатай байсан. 2008 оны одоо 8 оны 7 сарын 1-ний дараа их хурал эмнэлэг байгуулагдаад гишүүд орж ирж байхад нийгэмд бол одоо маш их хүнд хэцүү уур амьсгалтай байсан, айцтай байсан. За тэгээд 1000 гаруй залуучуудыг судлах зайлшгүй шаардлагатай байсан. Тухайн үед одоо миний би өршөөлийн хуулийг бас байх ёстой. Энийг одоо санаачлаад амьдралд хэрэгжүүлэх ёстой гэсэн хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. За та бүхэн мэдж байгаа тухайн үйл явдлын дараа Монголын одоо анхны ардсан ерөнхийлөгч гарч ирж ардсан ерөнхийлөгчийн ачаар хилсээр хилмигдсэн хоригдсон залуучууд бол эргчүүлөөдөө болсон. Тэгэд бид цаашид бол ер нь бол олон хууль дээр бас эргэж харах хэрэгтэй мөлий. Улс төрийн намуудын хууль, хэвлэл мэдээллийн тухай хууль жишээлбэл онц байдал тогтооцсон байхад ерөөсөө л яг ганцхан одоо цагдаагийн байгууллагын одоо нэг одоо нүдэн шилтэй нөхрийн л одоо ярьснаар нийгмийн тархийг угаацсан шүү дээ. Гэтэл яг бодит байдал дээр ерөөсөө үзэл бодлоо хэлсэн тэр жагсан бүх улсуудыг их орноосоо бараг урвсан үдэн төрх хэрэгчид бүгдээр нь тэгж дуудажсэн. Тэгэхээр бас энэ хэвлэл мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах асуудлыг бас эргэж харах хэрэгтэй юм байлээ. За тэгээд би одоо ингээд цаг дуусах өгч байна. Нэг зүйлийг би бас тодруулмаар санагдаад байна. Тэрний үг. За 2008 оны одоо сонгуулийн хуулинд бол одоо жишээ нь сонгуул бодлуулсан бодлоонтос этгээдүүд тооцдог. Тэр эрүүгийн хариуцлага тийм ээ.
ялч итгэл бол их бөөрөнхий их одоо юу гэдэг сул байсан л да. Хэрэглэхэд хэцүү байсан. Тэгээ одоо сая шинэ энэ эрүүгийн үеийн 130 дугаар зүйл дээр та нэг хууль санаачил батлууллаа. Би бас эрүүгийн үеийн 82 дугаар зүйл дээр одоо бас хууль санаачил батлуулсан. Тэгээ та тэрийн хууль одоо батлагдсан нь энэ сонгуульд бол одоо жишээ нь нөлөөлж чадах бол одоо жишээ нь би бол энэгээр юу гэж харж байгаа вэ? Өнөөдөр Монгол Ардын нам бол одоо шүүхийн бүрээ ихэд хардахтай тийм ээ хүртэл айхгүй байгаа хүмүүс эмбитэрийн баталсан хуулийн одоо хэрэгжилтийг хангах тал дээр айх болов. Та бүхний санаачилсан хуулийг тийм учраас шүүхийг ажлаа хэвээ явуулах дээр улсын хурл бол хангаж өгөх ёстой. Хууль зөрчилдөж байгаа бол буруутай хүмүүст нь шүүхэд нөлөөлж байгаа улсуудын арга хэмжээ авах ёстой. Шүүхээ бид нар үнэхээр хараад тус ажиллуулж чадчих. Саяын бүх зүйлүүд бол хэрэгжнэ. Өнөөдөр мөнгөтэй хүмүүс маш их болсон. Юу ярьж байгаа нэхэр хэдэн төгрөг хэдэн тэрбум хэдэн 10 тэрбумын тарааж агаад энэ төрийг чи хөдөлтөд авчнаа гэж бодож байгаа бол тэрэн зориулсан эрүүгийн хуулийн өөрчлөлт эрдэнэ гişүн би бас санаачлагч байгаа. Төрийн эсрэг гэмтэрэг болж байгаа. Үндсэн хуулийн бас хуучин шиг хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээг та бид бас 3 нугал шиг торгуулаад өнгөрдөг юм бол алга болсон. Одоо бол 5-аас 10 жил 5-аас 10 жил хөндрөх юм бол 25 жил хүртэл хоригдталтай ийм хэцүү болж байгаа. Сонгуулийн жижиг зөрчлүүд бол маш их тодорхой болсон. Нэг хүн мэдсээр үж олон удаа саналх бол эрүүгийн хэрэг болсон байгаа. Тэр мөнгө тараагаад тэр нь одоо төрийн эсрэг гэмтэр рүү орохооргүй одоо цөөхөн тараасан энтер байх юм бол зохион байгуулалт нь бага байх юм бол арай бага ялтай байгаа. Төрийн албаагч бол ажлаа шууд алдчихж байгаа. Гэх мэтээр сонгуулийг луурддаг хүмүүсээр үүссэн бүхэл бүтэн систем бол одоо хуульчлагдсан. Одоо энийг хэрэгжүүлэх байгууллага бол хуулийн байгууллага. За ингээд нэвтрүүлгийн маань цаг дуусч байна. Тэгээд өнөөдөр бид нар энэ одоо сэдвээр юу хэлэх гэсэн юм бэ гэхээр гол юм юу гэхээр одоо өнөөдөр энэ одоо шүүхийн шийдвэр бол зөвч вэ, бурууч вэ? Өнөөдөр шүүх бол өөрөө халдшгүй бүр ихтэй байх ёстой. Ингэж Монголын төр шиг бай. Чи охин хүүхдээ шиг зовлох гэсэн байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ байдлыг одоо нэгдүгээр талуудад отгошин нэг ганцхан минут байгаа шүү. Ганцхан яг тэгэхээр хүүдэн төрж халуун талж тийм ээ иргэдийнхээ эрх ашиг амнасыг хамгаалахын төлөө явж байгаа мянган цагдаа нарын энэ бол асуудал биш шүү. Тийм ээ иргэдтэй цагдаа нартай ялгаад та бүхний асуудал биш ээ. Та бүхний одоо энэ цөөхөн тооны хэдэн одоо энэ Монгол Улсын хуулийг гуйвуулсан иргэдийнхээ эсрэг одоо тушаад өгч иргэдээ буудуулсан энэ хүмүүсийн асуудлыг шүүх хэлцэж байгаа мó гэдэг ийм л зарчим. За энийг л нэмэлтүүлчихье. За өнөөдөр бол энэ 7 сарын 1-ний бол зарим бүлэг хүмүүс цагдаа ард түмний хооронд одоо саях гэж их оролдож байгаа. Тэгэхээр хувирах гэж байгаа. Тэгэхээр бол энэ тийм биш юм шүү. Ерөөсөө цөөхөө хэд энэ 5-6хан одоо төрийн цагдаагийн албан одоо өндөр дээд албан тушаалтнуудын л асуудал яригдж байгаа. Би бол тэгтээ бүр дайшаа тодруулж хэлэх юм бол энэ цагдаагийн удирдах албан тушаалт нийч биш. Ер нь энэний цаана байгаа тодорхой тэр улс төрийн бүлэглүүдийн асуудал байгаа шүү. Энэ бол олигархуудын асуудал байгаа гэж ингэж л тодорхойлох нь зөв баг. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлэгт маань манай үзэгчид маш идэвхтэй оролцсон маань нийтдээ 686 хүн оролцсон байна. Тэгээд энэ одоо асуудлыг шүүхээр шийдвэрлэж энэ хуулийн дагуу шийдэх нь зүйтэй маа гэдэг дээр 607 яриг. Тэгээд одоо бараг 90 орчим хүн. За үндсэндээ буруу гэдэг дээр бол 82 хүн буюу одоо 10 орчим хувь нь одоо өгсөн байна. Ингээд нийт үзэгчдийн маань одоо дийлэнх олонх нь бол өнөөдөр Монгол бол төртэй байх ёстой. Шүүх бол алдшгүй байх ёстой. Ямар ч асуудлыг шүүхээр шийдэх ёстой. Шүүх шийдсэн тохиолдолд бол асуудал байхгүй гэдэг дээр бол Монголын иргэд амьд явах баталгаад үндсэн хуулиар олгогдсон амьд баталгаад. За ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань идэвхтэй оролцсон гишүүдтэй баярлалаа. Тэгээд дараагийн 7 хоногийн лав гараг хүртэл төр баяртай архим үзэгчтэй бас сайхан амраарай.